За хэдүүлээ ковидын дараа тохиолсон түүхэндээс ховорхон тохиох нь уул уурхайн ялангуяа нүүрсний үнийн циклийг бас нэг улс орныхоо хөгжил дэвшилд олигтой ашиглаж чадсангүй дээ. Нэг тийм шинэ баян чэйж өвчтөй юм шиг гэдэг загнаад нэг жоохон байсан санхүү гэхээ нөөцийг зомбраагүй зарцуулаа тэгээд өнгөрсөн жилээс хойш одоо 2 дахь удаага төсвийн тодтол 2 дахь удаага 2 удаа төсөв ингээд жилийн дотор 4 удаа ярьлаа. Тэгээд бид нар төсвөө төлөвлөж чадахгүй байна уу? Эсвэл аргачлал нь буруу байна уу? Төсвийн доктортой байдлын санал дүгнэлт зөвлөмж араа өөр гараад ирсэн. Анх төсөв ярьж хахад сангийн сайдаас би тэр үед асууж л байсан. Төсвийн доктортой байдлын дүгнэлтийг харсан уу гэсэн харсан уншсан. Тэгээ та юу бодож байна гэсэн манай төсвийн доктортой байдлын зөвлөлийнх нь жоохон улс төрж байгаа маа гэж хэлж ирсэн чи би санаж байна. Одоо өнөөдөр 4 дахь удаага ийм яриа сууж байна хэдүүлээ. Тэгэхээр та нарын сангийн ам ямар мэдээллийг ашигладгийг ашиглаж байгаа мэдээлэл аргачлал чинь өөр байдаг юм уу? Яагаад та нарын энэ оруулж ирж байгаа энэ зүйл чинь ингээд өөр байдалтай. Ер нь явж гэхдээ төсвийн доктортой байдлын зөвлөл байна шүү дээ. Хоёр дахь асуулт нь яг үндсэндээ бол манай улс хэтэрхий хэд төвлөрчхөөд тэгээ үндсэндээ одоо Өмнөговь аймаг, Дорногов аймаг энэ жил нэг их 734 тэрбум төгрөг улсын төсөв төлбөрт үүрэг хүлээсэн юм л да. Гэтэл одоо энэ төсвийн дотглоор явж нөгөө нэг 2 сайлынхаа үнээр нэг л хамаг мөнгөний төсвийг хасаа хийсэн байх юм. Төрүүн тэр сангийн яамны нэг нөхөр хариулж гаргадсан лээ. Үндсэндээ Өмнөговоос 16, Дорноговоос 20 тэрбум орон нутгийн хөгжлийн сангаас нь хасчихж байгаа юм шүү дээ. Энэ аргачлал нь бас зөв юм уу? Эсвэл хууль нь болохгүй байгаа юм уу? За энэ хоёр асуултыг сангийн сайдаас, ерөнхий сайдаас түрүүн таны хийсэн мэдээлэлд ер нь ойрын 2 жилдээ нүүрсний үн өсөхгүй юм шиг байна. Ер нь энэ нүүрсний экспортын орлого огцон буурснаас үүдэх төсвийн алдагдал бол таны энэ шин засгийн газрын хамгийн том сорилт болох нэ. Тэгэхээр ирж байгаа он жилүүдэд энэ улс орн бас төсвөөсөө гадна нэг хөрөнгө оруулалт ойр зүрхийн асуудлыг шийдэж явах хэрэгтэй. Гэтэл нөгөө талдаа бас хуулийн хязгаарлалт бий бид нарт. Уг нь хөгжлийн банкыг энэ томоохон төсөл төлбөрүүдээ мега төслүүдээ санхүүжүүлэх гээд байгуулсан чинь нам дамсан хэдэн хулгайч нар тоноод одоо актив байхгүй. Зээл наран туй очиод харин нэг жоохон зэгцэлж явах шиг байгаа юм. Гэхдээ одоо тийм зээл гарч байгаа юу үгүй мэдэхгүй баг үгүй хаа. Тэгэхээр энэ цаашдаа хөрөнгө оруулалтаа болоод энэ мега төслүүдээ яг ямар зарчмаар хөдлөх гэж байгаа. За бид хариуцлагаас зугтахгүй. Нодлон өдийд төсөв өргөн барьж явах үед яг өдийд шүү. Өдөөд бид тооцоололуудаа эхэлж яхад зөвхөн бид биш дэлхийн нийт тэрэ өдрөг ийм хүлээлттэй байсан. 9 сарын 1-нд мөн өргөн барихад ч тийм байсан. Олон улсын байгууллагуудаас өгж байгаа эдийн засгийн өсөлтүүдийн төсөөллүүд бүгд л өдрөг байсан. За тэрнээс хойш одоо манай орны онцлог өөрөө одоо уул уурхай эдийн засагт хөгжиж буй орны хувьд биднээс одоо шалтгааллах түүхийдүүдийн үнэ жирээс огт байхгүй. Өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Тодорхойгүй байдлууд одоо маш их байна. За хэрвээ бид нар одоо зүгээр энгийнээр бодоход шүү. Хэрвээ 2 сард 3 сард тодтол яригдсан бол нэг их нээдээр тодтол хийгдэх байсан байх. 5 сард бол 2.3-аар байсан байх. За одоо 3.3 их найд буюу дотоодын нөлөөтэй 3% хүрээд яг одоо хуулийн нөхцөл үүсэж байгаа тодтол хийх. За тийм учраас энэ удаа бид хэмнэлтийн тодтол маань яа харахгүй одоо энэ гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан ийм одоо зүйл дээр бид үүнийг харин бас боломж гэж хараад ингээд хэмнэлтийн тодтол цаашдаа мөн л одоо хэмнэлт тэмэлт бас дахин хэмнэлт гэсэн ийм горим руугаа засгийн газар шилжээд за мөн энэ хүрээнд бас хийж болох реформын шинжтэй салбарын ийм өөрчлөлтүүдийг мөн бас хийх нь зөвөө гэж ингэж харж байгаа. За Өмнөговь болон ер нь бусад бүх аймагуд дээр л одоо мөн энэ одоо хэмнэлтийн хүрээнд одоо хэмнэлт ийм таналт хийгдэж байгаа гэдгийг хэлье. За тоонуудыг Ганбаатар дөрөв нарийн бичгээр хэлчихв. Сангийн яам нээлтцийн дарга Батэрдэн Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. 2025 оны төсвийн тодтголд амнаатын дүнг батлагдсан дүнгээс 1.7 их найд төгрөгөөр бууруулад 3.9 их найд төгрөг болгож өргөн мэдүүлж байгаа. За орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд яг энэ буурсан дүнгээр
орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг бол 182.7 тэрбум төгрөгөөр бууруулах юм тооцоо хийгдсэн. За орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд орлого хуваарлах энэ аргачлал бол ямар нэгэн хүний оролцоо байхгүй томьёогоор бодогддог ийм хуваарлтын ийм тогтолцоо байгаамаа. Баярлалаа. Ер нь бидний байнга ярьдаг бөгөөд чаддаггүй нэг зүйл бол эдийн засгаа төрөлжүүлэн солонгоруулна гэдэг. Ийм учраас хөдөө аж ахуйн экспортыг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, дээр нь аялал жуулчлал, IT салбар, зэрэг салбарыг дотоодын нэвтрүүлгийн 20% хүртэл өсгөж хөгжүүлэх юм төлөвлөгөө босруулах даалгавар гэсэн энэ чиглэлээр ажиллаж байна. Намар төсөв босруулах үед оруулж ирнэ. За харин томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх их үүсвэрийн хувьд бол ер нь яг нүүрсний зах зээл ихээхэн хэлбэлтэлтэй байгаа нь за бүгд хятад улсын гангийн үйлдвэрлэл 5% буурсан нийтээр 4.7 тэрбум эрчим хүчний нүүрсний хэрэглээтэй 580 орчим сая тонны коксчих нүүрсний хэрэглээтэй хятад бол бүгд хятад ард улс энэс 110 саяын импортоор авдгийн манайх 46% экспортлж исэн ийм улс. Тийм учраас Монголын нүүрсний экспортын үнэ хятадын өмнөд дунд бүсийн үнэ баталгаагүй биш харин хойд бомд бахай бүсэд илүү уян хатан дунджаар $87-аас $88 хүрч тогтворж байна. Монголын коксчих нүүрсний үнэ хятадын үнээс 20-50% өндөр харин эрчим хүчний нүүрсний түүнээс бага байдаг. Мега төслүүдийг хөтлөхдөө ерөнхий сайдын хувьд дотоод хөрөнгө оруулалтыг татах, концесс төр хувийн хэмжээний түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, за төрийн компанийн оролцоог хязгаарлаж ил тод нээлттэй санхүүжилтийн схем баримтлах бодлого баримталж байна. За тулгуурлал мега төслүүдийг хөгжүүлэхдээ нэг $5 тэрбум гадаад их усүр, $1-2 тэрбум дотоод хөрөнгө, 30% хөрөнгө оруулалтын хувийн хөгжлийн оролцоотой концессийн хэлбэрийг хослуулан хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Ер нь бидний хувьд одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой бодлогод ялангуяа эрчим хүчний салбарт хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих. За хэдийгээр их цаг тулгууч гэсэн Монголын эдийн засгийн форумыг энэ 7 сарын 8-9-ний хооронд зохион байгуулна. Гадаад түнш хөрөнгө оруулагчдыг урьж ийн эгийн голын усан цахилгаан станц болон томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр амжилттай яриа хэлцээнүүд эхэлсэн байгаа. Нааштай үр дүнгууд энэ ондоо багтааж гарна гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ бол 1-2 жилийн хугацаанд суурин тавьж хэрэгжих хамгийн багадаа юм төслүүд ээ. Ер нь ирээдүг гэрэлтэй болохоор энэ хямралыг боломж олгож ашиглахын тулд өнөөдрийн төсвийн тодтолоос эхлээд төсвийн тодтол хийсний дараа хямралыг боломж олгож ашиглаж эдийн засгийн шинэ өсөлтийн бүтцийн нэг бүтээгдэхүүнээс хамааралтай экспортын зах зээлийг төрөлжүүлэх, өргөжүүлэх шийдвэртэй арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. За яг бид хариуцлагаас ухтаахгүй л гэдэг нь ахаад төсөв дахиад гар хүрэхгүй их баталгаа байгаа юу? Хэрвээ одоо ахаад оны эцэс рүү намар тийшээ ахаад төсвийн тодтол хийвлэхийн хариуцлага үлээх. Нөгөө талдаа ерөнхий сайдаас түрүүнд манай энэ гишүүдийн яриаг би сонсоод очиход танай намын бүлэг дээр нэг ярьсан юм шиг байна. Төрийн албан хаагчдын эргэцүүн байдлыг дордуулахгүйгээр их ухаалаг цомхтгоно гэж яриад байгаа юм. Би одоо тэр чинсээ ойлгосонгүй. Таны ярианаас бол 9% буюу нийтдээ 230,000-аас 9% гэдэг чинь 21,000 орчим хүнийг цомхтох тухай та ярьсан шүү дээ. Төрийн албан хаагчдыг. Тэгээ ухаалаг цомхтгоныг нэг жоохон тодруулаад өгч. Төрийн албыг 9%-аар оронтойг бууруулах шийдвэр өнгөрсөн 5 сард 2026 оны төлөвлөгөө батлах үед маш тодорхой орсон байгаа. Төсвийн хүрээний мэдээлэл ярьж байгаа үед ч одоо энэ талаар маш тодорхой ярилцсан шийдвэр эндээс нэгэнт гарсан. За харин энийг одоо 2025 онд одоо энэ тодтолоос эхлүүлэхгүй бол 26 онд нэг мөр энийг шийдэж мэдэрч чадахгүй. Тийм учраас одоо тэр 14,400 орчим гэсэн тоо гарч байгаа. За энэ дээр одоо дүн шинжилгээ хийж байна. Ажлын байрнууд дээр нь одоо судалгаанууд хийж байна. За одоогоор бол баримтаар харагдаж байгаагаар бол одоо 6,600 сул оронтой байгаа юм. Гэхдээ энэ бол одоо бүгд хүн аваагүй гэсэн үг биш. Дотроо янз янз байгаа. За эхний ээлжинд ямар ч байсан энийг шахаад энэ сул оронтоонууд дээр бол одоо шахан. За дээрэс нь энэ жил одоо дэвтэрт гарах ийм оронтоонууд дээр мөн нөхөж хүн авахгүй байхаар ч юм уу ийм зохицуултуудыг хийгээд явна. За ингээд төсвийн ерөнхийлөн захирагч сайд нар байна бол энэ дэр нэлээд том даалгавар авч байгаа.
За үүнтэй тэнцвүүц хэрвээ одоо орон тоонуудаа энэ жилдээ сул орон тооноос гадна хэрвээ асч чадхаарыг асах боломжгүй байвал тэрнтэйгээ тэмцэх хэмжээний одоо зардлын хэмнэлт хийх ёстой ийм үүрэг авч байгаа. За энийг одоо үлдсэн хугацаанд одоо төсвийн хуваар дээр зохицуулт хийгээд ингээд шийдээд явах юм байнамаа. Бид төр данхааж яах гэж ярьдаг. Монгол улсад 2.3 сая насан турш хүчтэй. За хөдөлмөрийн зах зээл нь 1.500-аас 1.800,000 гэж ингэж яригддаг. За 230 мянган төгрөгийн албаа агч байна. За тэгэхээр хувийн хвшилэн байна энэ өрсөлдөөнд хүчин мөхсдөж байгаа. Хүчин мөхсдөж байгаа. Хөдөлмөрийн зах зээл дээрээс төрийн алба бол соронз мэт энэ хүний нөөцийг сорж авдаг. Тэгэхээр бид энэ өнцгөөс нь харах юм бол том хөдөлмөрийн зах зээлээ бас хамгаалах хэрэгтэй. Энийг хамгаалах хэд хэдэн арга замууд мэдээж байгаа. Эдийн засгаар нь дэмжих, татвар мөнгөний бодлогоор дэмжих. За мөн одоо хүний нөөцийн бодлого төрийн албаны хуулийн бас шинжилэлээр бид одоо дэмжиж энэ тэнцвэртэй болгож авч явах ёстой юм байна. Тэгэхээр төрийн албаны хуулийн дотор хэд хэдэн одоо төрийн албыг одоо илүү хэрэлттэй болгох, за мөн одоо энэ өдрийн зах зээлийг одоо тэнцвэргүй болгосон энэ хэд хэдэн шалтгааны юмнууд байгаа юм. Жишээ нь тэр 36 сарын одоо тэтгэмж байна. 36 сар хүртэлх. Тэгэхээр энэ анх орж явахдаа бол зорилго нь өөр байсан. Төрийн албан хаагчийг ажлын местэн дээр нь он удаан жил тогтвор суурьшилтай байлгах. За гэтэл энэ зорилго маань одоо олон жилийн явцад зорилгоосоо гажуудсан. Одоо 2 жил, 3 жил, 4 жил, 5 жил одоо тэтгэврт гарах насаа дөхөөд ирэхээр энэ хугацаанд ажиллаад тэтгэмжинд хамрагдаад явдаг. Ийм шат хамжлага, ийм байдалтай одоо зорилгоосоо гажсан гэсэн үг. Гэх мэтлэн ийм зүйлүүдийг одоо өөрчилж яг гэсэн ийм одоо санаатаагаар зорилготой орж ирсэн ийм өөрчлөлтүүд байгаа юм. За гэхдээ одоо бүлэг дээр ийм шийдвэр гарсан учраас одоо бүлгийн шийдвэрийг дагаад явнаа гэдэг дээр битээ хэрэгэлзээрэй. Бүлгийн шийдвэр маань одоо энэ хуулийг татаж авъя гэсэн шийдвэр гарсан шүү дээ. За Ганбаатар гишүүнээ тэр ухаалаг цомгтгол гэж юм яриаг л би мэрэгжлийн үнэлгээ буюу аттестатчил хэрэгжүүлнэ. За эхний ээлжинд одоо аваагүй орон тоон дээр тэр сайн зураг гишүүрээд ирсэн орон тоо хэмэл өсгчөөд тэндээ орон тоо авахгүй цалингийн санг нь ашигладаг ийм үзэгдлүүдийг дасан зохицоож эхний ээлжинд аваагүй орон тоонуудыг цомгтгох нь 6,000 орчим гэж тооцож байгаа. За дээр нь төрийн албаны шинжилэл байна. За тэгээд төрийн зарим чиглэлийн хувийн хвшил шилжүүлэх, захимжуулах, за энэ давхардлыг арилгаж одоо шилбэл өнөөдрийн 28 хороог татан буулгаж байгаа, 9 санг татан буулгаж байгаа энэ бүх өөрчлөлтүүдийн үр дүнд бид нар энэ жилдээ эхний ээлжинд 6,000, за эх жилд 7 энэ оны эцсийн мэрэгжлийн үнэлгээ аттестатчлалтаа хослуулан төрийн албыг илүү цамхан чадварлаг